Тэгээ манай энд манай амгаа байгаа илүү. Манай амгаа байна тийм үү? Манай амгаа нөгөө Skytrade ажилтдаг тийм үү? Тэгээ манай буйна бас нөгөө Skytrade-ийн тухай нөгөө бичлэг хийгээд тавьсан байсан тийм. Тэгээ тэн дээр юу гэж байсан бэ гэвэл хэрвээ Skytrade-ийн суур нь 1 мм тийм ээ? Ийм хэн штэ. Суур нь 1 мм буруу тавигдчихсан бол Skytrade дэшегээ 600 м болоход яах вэ? Ийм байшин болох гэсэн. Хэдэн 10 м далих байсан. Тэм учраас барилгын суур гэдэг бол ямар чухал юм бэ гэдгийг. Тийм ээ. Тэгээд ялангуяа тэр буйнагийн орчуулсан байсан Skytrade-ийн тухай тэр баримтат кинон дээр бол гарч ирсэн. Японы инженерүүд тэр суурийг 1 мм те бүр иймхэн ч алдахгүй тавих. Тэгжиж тэд нар тийм хичээнгүүгээр барьж байгуулж ээж 600 м өндөр байшаас зүв бүссэн. Тэгээ 1 мм бол одоо бид нар бол нэг тийм анзаарахгүй тийм үү? Нэг шүдэнсний мод нас арай жоохон жижигхэн байна уу? Тэ нарийнхан. 1 мм алдахад хэдэн 10 м ийм байл ингэж баригдах гэсэн. Тэм учраас суур гэдэг чинь ямар чухал юм бэ гэдгийг эндээс харж болж байгаа. Тийм ээ. Хичнээн өндөр болох тусам суур нь хэрхэн тавигдсанаа шалтгаалаад байшин яах вэ? Тийм болно гэсэн үг. Тэм учраас энд эзэн нэгэн суурийн тухай ярьж байгаа. Та нар элчнэр болон иш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байна гэж. Тийм. Тэгээд грекээр бол яг энэ суур гэдэг нь болохоор Темелиос гэдэг үг байна. Темелиос. Тэгэд энэ нь бол юу юм бэ гэхээр одоо суур буюу яг хамгийн дор нүдэнд харагддаггүй газар дор байх тэр хэсэг байна. Барилгын бүх жинг өөр дээрээ авч яадаг. Тийм ээ. Тэр хэсгийн тухай ярьж байгаа. Тэгээд тэр суурийн чулуу нүдэнд харагдахгүй ч гэсэн яг бүх барилга яг түүн дээр тогтчих байгаа. Тэр суурийн тухайд хэлж байгаа. Тэгээд бид нар ямар суурин дээр босгогдоод байгаа юм бэ гэсэн чинь эзэн юу гэсэн. Та нар бол элчнэр болон иш үзүүлэгчдийн суурин дээр тэр хэдэн мянган жилийн турш эзний үгийг дамжуулж байсан тэр иш үзүүлэгч нар тийм ээ эзэн Есүсийг ирэхээс дагуул түүнийг дагаж яваа түүнийг тэнгэр рүү оцсны дараа ч гэсэн үнэхээр эзний төлөө амиа зариулсан тэр элчнэр болох тийм үү одоо бид нар харагдахгүй байгаа ч гэсэн бидний итгэлийн тэр суур болсон тэр иш үзүүлэгчд тэр элчнэр дээр бид нар баригдаж байгаамаа гэж хэлж байна. Халелуя. Мөн бас 1-р Коринт 3:11 дээр хэлсэн байдаг. Учир нь тавигдсан суур болох Иесус Христээс өөр хинч өөр суурийг тавьж чадахгүй гэж. Тиймээс ахын дүүснэр минь чуулганы суур бол хаана байдаг юм бэ гэхээр чуулганы суур бол энэ бол бид нар бий болгоцсон зүйл биш. Бид нар зохиодсон зүйл биш. Бид нар шин зүйл гаргаж ирээд хийцэн зүйл биш. Тэм үү? 2000 жилийн өмнө элчнэр Христийг явсны дараа анхны чуулганууд байгуулагдчих. Тийм ээ? Тэгээ тэр чуулганы суурин дээр бид нар босгогдсон байгуулагдсаар байна. Тэгээ бид энийг санаж явах хэрэгтэй. Өнөөдөр Токио Монгол чуулганыг хэн нэгэн зохиогоод байгуулсан зүйл биш. Өнөөдөр энэ Япон чуулганыг хэн нэгэн санаачлаад бий болгоцсон зүйл биш. Тийм ээ. Харин энэ иш үзүүлэгчд яажсэн. Энэ иш үзүүлэгчд болон элчнэр хэмээх бидний нүдэнд харагдахгүй байгаа тэр олон мянган жилийн турш эзэнд зориулж эзэнд амиа өргөж ирсэн эзний төлөө үйлчилж ирсэн тэр хүмүүсийн зориулалт. Тийм ээ. Тэр хүмүүсийн үйлчлэлээр тэр хүмүүсийн амиар цусаар чуулган байгуулагдсан юм аа. Амен.
Тиймээс бид бол энэ суурин дээр баригдаж байгаа нэг л хэсэг нь тийм үү? Энэ байшингийн сууриныг энд хичнээн тоосго орсныг бид мэдэхгүй тийм үү? Энэ тоосгонуудын аль нэг нь л байж байгаа баг. Тийм ээ. Тэрнээс бид бол суур биш байхгүй. Суур бол аль хэдийн эзэн өөрийнхөө хүмүүсээр дамжуулаад байгуулад бий болгоцсон зүйл. Тэгэнгүүт бэлгүүнээ тийш очлоо. Тэгэнгүүт үргэлжлүүлээд юу гэсэн бэ гэхээр Христ Есүс өөрөө булангийн чулуун юм а гэж хэлж. Христ Есүс суур бол тэр доор байгаа тийм үү? Харин булангийн чулуу гэж нэг чулууны тухай Библиэлд олон удаа гарч байгаа. Хуучин гэрэн дээр ч гарч байгаа, шинэ гэрэн дээр ч гарч байгаа. Тийм ээ. Тэгээ тэр булангийн чулуу гэж яг юу юм бэ? Тийм. Тэр суурнаас гадна суур бол нүдэнд харагдахгүй тийм үү? Тэр газар доор байгаа тэр маш том чулуу байгаа байхгүй тийм. Тэнд бүх тэр барилгын даацыг авч байгаа. Харин булангийн чулуу бол нүдэнд харагдаж байгаа. Тэгсэн чинь Библи юу гэсэн гэхээр Есүс бол булангийн чулуу байна гэж хэлж байна. Тэгэхээр энэ булангийн чулуу гэдэг нь ямар утгатай вэ гэхээр за нэг зураг байгаа гаруул гаргаад зураг байхгүй бол гаргаж чадахгүй бол яах вэ? Ер нь бол энэ бол одоо хуучин гэрээний үед буюу бүр хэдэн мянган жилийн өмнө тийм ээ хүртэл хэрэглэгдэжсэн зүйл. Шинэ гэрээний үед буюу одоогоос 2000 жилийн өмнө ч гэсэн хэрэглэгдэжсэн зүйл. Булангийн чулуу гэдэг бол. Юу вэ гэхээр байшин барьж эхлэхийнхаа өмнө суурин дээр нэг том чулууг тавьдаг байна. Нэг том чулууг тавь. Тэгээд тэр чулуунаас эргсүүлээд яах вэ? Энэ талын ханаа барьж эхэлнэ. Тийм үү? Тэгэнгүүт тэр чулууны нөгөө талаас нөгөө ханаа барьж эхэлж. Тэгээ энэ булангийн чулуу гэдэг маань юу юм бэ гэхээр яг тэр одоо хоёр талын ханыг бат бих холбож өгч байгаа. Тийм ээ. Одоо манайхаар баган чулуу шиг тийм ээ. Одоо энэ энийг ч юу гэдэг лээ? Тийм энэ баган шиг тийм үү. Ингиж хоёр талын ханыг хоёуланг нь нийлүүлж барилгыг бат бих болгож өгч байгаа. Тэр чулууг булангийн чулуу гэж хэлж байна. Тэгээд яг тэр чулуугаар яах вэ? Байшин барьж байгаа хүн маань одоо баримжаагаа аваад тийм ээ тэгээд үрж эхэлдэг. Тааруулж тэгшэлэх үү тийм ээ. Хэрвээ энэ чулуу байхгүй бол барилга амархан дурдаг гэсэн. Тийм учраас Матай 21:42 дээр хэлж байгаа. Барилгачдын голсон чулуу булангийн тулгуур чулуу болов гэж. Матай 21:42 дээр. Барилгачид нөгөө булангийн чулуугчин голцсон чинь голоод тэр булангийн чулуугүй барилга барьсан чинь нөгөө баг нөгөө юм чи яасан. Нураад унсан тийм үү. Тэгээ яг суурин дээр барилгыг эхлүүлдэг хамгийн анхны чулуу гэсэн үг. Тэгээ яга Матай 21 дээр энэ зүйлийг хэлсэн бэ гэхээр Фарисеучуд, Садукеучуд Есүс Христийг яасан. Тэд голсон тийм үү. Тэдний хүсэн хүлээж байсан Месиа нөгөө Израильчуудыг аврагч. Ялангуяа Ромын боолчлолд байсан Израильчуудыг боолчлоос чөлөөлөх баатар жанжин хүсэж байсан чинь Есүс Христ яасан. Яг иш үзүүлэгдсэний дагуу малын твшинд төрөөд тийм ээ. Тэдний хүсэж исэн нөгөө хүчтэй агуу нэгэн байгаагүй учраас Израильчууд Есүс Христийг голсон. Тэгээ тийм учраас энэ ард түмэн энэ дэлхийн түүхэнд хамгийн их зовлон үтсэн тийм үү? Хамгийн их нурж унсан ард түмэн баг. Одоо ч гэсэн дайм байл тань. Тэгээ тиймээс Матай 21 дээр барилгаа барихтаа булангийн чулуугаа голоод хайцсан. Гэтэл тэр бол яг хамгийн гол тулгуур чулуу байсан. Тэгээ Израильчууд энэ зүйлийг хийсэн. Тэгээд тэд нар 2000 жилийн өмнө үнэхээр Христийг голсон. 2000 жилийн туршид тийм үү. Бүр сүүлдээ Израиль гэдэг улс байхгүй болсон тийм үү. Энэ дэлхийд тэр байхгүй болсон.
Израильчууд газар нутаггүй хүртэл болсон. Тэгээ яг үүнийг иш үзүүлээд Матай 21:42 дээр хэлсэн. Барилгачд нь яасан? Булангийн чулуугаа голоо хийцэн. Тэгээд тэр улс орн нурж унсан. Тийм учраас энэ булангийн чулуу гэдэг бол ямар чухал юм бэ гэдгийг барилгад буюу бидний итгэлд чуулганд тийм үү? Булангийн чулуу ямар чухал юм бэ? Тухайн үеийн Есүс Христийн үеийн Парисеучуд, Садукеучуд бол яс бардамсан тийм. Энэ булангийн чулуу байхгүй байсан ч бид барилгыг барьж чадна. Яг бид барьж чадна гэж тэд бодсон байхгүй. Харин эзэн ясгүй булангийн чулуу байхгүйгээр барилга баригдахгүй. Тийм ээ. Тийм учраас чуулган бол их мэдлэг дээр, авяас чадвар дээр, тийм ээ. Хүмүүсийн эрх мэдэл дээр, мөнгөн дээр, тийм үү? Ямар нэг зүйл дээр чуулган хизээч оршин бий болтгүй гэдгийг Эфес 2:20 дээр хэлж байна. Есүс Христ өөрөө булангийн чулуу юм аа гэж хэлж байна. Христээр барьж байгуулагдав. Тэг хүмүүс бол чуулганыг ямар нэгэн байдлаар амархан барьж байгуулж болно гэж боддог. Тийм ээ. Тийм алдаа гаргасан хүмүүсийн би зөндөө түүхийг сонсч байсан. Манай Монголд ч гэсэн тийм түүхүүд болж байсан. Бид нэр Солонгос амьдарч байгаа Солонгос ч гэсэн тийм түүхүүд болж байсан. Солонгосны компани захирал ингээ харсан чинь тэр пастор гэдэг нэг мундаг хүн байгаад байна гинэ. Хүмүүсийн урд гараад юм яриад те. Хүмүүс тэр хүний үгийг сонсоол ингээл. Тэгэхээр тэр хүн яасан бэ гэвэл ерөөсөө би пастор болъё гэж үзсэн. Тэгэнгүүтээ өөртөө пастор гэдэг нэрийн хуудас хэвлүүлээд тэмдэг зүгээд компанийнхаа нэг өрөөг юм цуглаан болгож тогтчуулаад тэгээд цуглаан болгоод тогтчуулаад компанийнхаа ажилчдыг цуглаанд оруулсан баг. Тэгээд өөрөө урд гараад юм ярьж эхэлсэн. Тэгээд тэр хүн юу гэж утсан бэ? Би цуглаан хийж яах гэж утсан. Ингээд цуглаан байгуулчлаа. Би ингээ пастор гэдэг тэмдэг зүгээд нэрийн хуудастай пастор болчлоо гэж хэлсэн. Тэгээд ажилчтай оруулж ирээд юм яриад идэг. Сүүлдээ ажилчид нь унтаад эхэлсэн. Тэгээд хид цуглуулад урд гараад юм яриад исэн ч ерөөс амжилттай болсон. Тэгээ нөгөө компани захиралч судалсан баг. За зин цуглаан гэдэг чи яаж хийд юм болоо гэв. Тэгсэн чинь тэр пастор гэдэг хүн нэг юм номлол гэдэг юм хийгээд байна гинэ. Тэнгүүт наа за энийг хийх юм байна гэд. Тэгээ өөрөө хийх гэсэн чи ерөөсөө тэрийн нөгөө Библи мэдэхгүй учраас хийж чадахгүйсэн. Тэгэнгүүт тэр захирал яасан бэ гэвэл нөгөө цуглааныхаа ийм нөгөө компанийнхаа цуглаан шиг тогтчулсан өрөөндөө хүмүүсээ оруулаад Солонгосын алдартай пастрын номлолуудыг үзүүлж эхэлсэн гинэ. Бас толгой ажилласан. Тэдний номлолыг үзүүлээд тэгээд цуглаан хийж эхэлсэн. Тэгсэн ч гэсэн ажилчид нэг нэгээрээ гарч явсаар байж ерөөсөө сүлдээ нөгөө юмд нь хүн ирэхээ болцсон цуглаанд. Тэгээд тэр захирал гайхсан гинэ. Гэхдээ яагаад энэ цуглаан гэдэг чинь болохгүй байгаа юм те? Надад тэр пастор гэдэг тэмдэг нь байна. Би нэрийн хуудастай те? Би хэний ч өмнө очиж пастор гэдэг ингээ өөрийгөө танилцуулж чадна. Тэгээ би энэ компани захирал байна. Энэ ажилчид надад харьяал гэж чинь. Тэгээ энэ сайхан юм цуглааны юм компани дээр ийм байртай болчлоо. Тэгээ яагаад хүмүүс цуглахгүй байгаа юм бэ? Яагаад ирэхгүй байгаа юм бэ? Тэгээ цуглааны булангийн чулуу нь юу вэ? Есүс Христ. Чуулган Есүс Христ гэдэг булангийн чулуу байж ижил чуулган тэнд бий болдог. Амен. Тэр элчнэр ба иш үзүүлэгчдийн тэр амиа зориулсан ам цус нулимс тэр залбирал дээр л чуулган босгоддог баг. Амен. Тэ манай Монголд болсон нэг түүх бас нэг энэ нөгөө 90-ад оны нэлээд сүүл 2000-ад оны үед
Ингээ Монголд айгүйх цуглаанууд бий болсон шүү дээ. Тэ. Тэгээ нэг хүн бас хараад би ч гэсэн хийж чадах юм байна гэж утсан баг. Тэгээ би ч гэсэн цуглаан хийж чадах юм байна гэд. Тэгээд тэр хүн яасан бэ гэвэл хүмүүс цуглуулсан найз нөхөд хамаатан садаа ингээл цуглуулаад бүгдээр гоё нөхөрлөе гээл тэгэл ингээл хоол унд авч игэл ингээл тойр цугаал хоол унд идээл те. Тэгэл нөгөө тэрэлж мэрэлж яваал ингээл. Тэгээ бүтэн сайн болгоо ингээл. Тэгээд цуглуулаад тэгээд яваад байсан. Тэгээд сүлдээч нөхөр өөрөө залхсан. Тэгээд энийг надад өөрөө ярьжсэн байхгүй. Тэгээд сүлдээ өөрөө ч залхсан. Тэгээд тэр нөгөө нэг энэ өөрийнх нь очиж үтсэн цуглаан шиг биш те. Ингээл зүгээр л хамаатан сад найд нөхдүүд суугаад нөхөрлөө ууж идэл тараа явдаг. Тийм л цаг болоод исэн. Тэгээд сүлдээ өөрөө залхаад болсон. Тэгээд дараа нь тэр надад ярьжсэн байхгүй те. Сүлдээ итгэгч болцсон байна. Би нэг цуглааныг тэгж хийх гэж үзчихсэн. Цуглаан гэдгийг чинь зүгээр ингээл хамтан цуглуулчаар л болчдөг гэж боддог. Тэгээд би ингээд хүмүүсийг ууж идүүлээд, найзалж нөхөрлүүлээд цуглаан хийх гэж үзчихсэн юм а гэд. Бүр сүлд нь надад ярьж ирсэн. Булангийн чулуу байхгүй бол тэр чуулган биш. Энэ чуулган гэдэг зүйл Есүс Христгүйгээр оршин тогтнохгүй. Есүс Христ буюу булангийн чулуугүйгээр эхэлдэггүй. Булангийн чулууг тавьжээж барилгаа эхэлдэг. Яг тэрний дагуу тийм үү чиг тавиад тэгээ яг тэрэн дээр өндөр намаа тохируулаад бат бих болгож. Тийм учраас чуулганы суурь бол иш үзүүлэгч, элч нарын тэднэр ялангуяа хуучин гэрээний үед иш үзүүлэгч нар тэд Есүс Христийн эрхийг хараагүй байсан боловч итгэлээрээ хараад тийм үү. Эсний өмнө үнэхээр дуулууртайгаар тэд үйлчилж байсан. Шинэ гэрээний үед элч нар яасан. Тэд бүгд бараг Христийн төлөө амиа зориулсан тийм үү. Ариун үхлээр өгсөн. Тэр суурин дээр л чуулган бий бол. Тэр Есүс Христээр л чуулган бий болдог. Тэрнээс биш сүмд хэн нэгний үг, хэн нэгний амбиц, хэн нэгний гавья тийм үү. Хэн нэгний оролцоо би илүү их гэж хэлэх юм бол бидний суурь 1 мм яг уу хөдлөөд эхэлнэ. Тэгээ эхний үед бол 1 мм суурь хөдөлсөн байгааг бид нар анзаарахгүй. Тэ? Анзаарахгүй нөгөө намхан байгаа юм чинь мэдэгдэхгүй. Тэгээ харин чуулган өсөж эхлэх үед яг үгүй тэр мэдэгдэж эхэлнэ. 1 мм мөрийдсэн байгаа чинь. Тэгээд яг уу норж унах нь гарцаагүй. Тийм ээ. Тиймээс эзэн гэрийг барьж байгуулахаас нааш түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө гэж хэлж. Эзэн барьж байгуулахгүй юм бол ямар ч чуулган гэж байхгүй, хэний ч гавья гэж байхгүй, хэн ч их юм хийсэн учраас сайн чуулган гэдэг юм байхгүй. Эзэн булангийн тулгуур чулуун дээр л чуулган барьж байгуулагддаг. Амен. Амен. Өнөөдөр та энэ чуулганы анхны гишүүнч бай, шинэ гишүүнч бай, өнөөдөр ирсэн ч хамаагүй. Бид бол аль хэдийн баригдсан тэр суурин дээр тэр булангийн тулгуур чулуу болсон Есүс Христтэй баригдсан тэр барилгын нэг тоос нэг ширхгэн л байгаа болохоос биш. Бид бол суурь биш. Бид бол тулгуур чулуу биш гэдгийг санаарай. Амен. Тэгээ энэ бол угаасаа нөгөө Христийн түүхэнд байдаг. Сүмийн түүхэнд байдаг зүйл гинэ. Юу юм бэ гэхээр ийм Pioneers syndrome гэж тийм анхдагчдын синдром гэж сутгахтаа тийм альч энэ бол чуулганы түүхэнд Христ итгэлийн түүхэнд байдаг. Бүр ийм нэр том ёо. Pioneers syndrome тийм эхлүүлэгчд синдром гэдэг. Тэгээ тэр зүйл яадаг вэ? Чуулганы суурийг 1 мм, 2 мм бэлий болгож эхэлдэг байхгүй. Тийм учраас бид болгоомжтой байх хэрэгтэй.
Ялангуяа Токио Монгол чуулган бол залуу чуулган байна. Тийм ээ. Тэм учраас би бол энэ чуулганы нэг эдис, энэ биеийн аль нэг эрхтэн. Тэрнээс биш би бол амьдралыг өгдөг нь биш шүү дээ. Би бол чуулганы суурь биш. Хэрвээ би өөрийгөө чуулганы суурь, булангийн чулуу гэж бодох юм бол Бурхны алдрыг булаацалж байгаа болно шүү дээ. Ямар аимшигтай тийм. Бурхантай байр суурь булаацалдаж болохгүй яхан дэвсэр минь. Тийм учраас эзэн хэлж. Дараагийн ишлэлийг харах юм бол энд түүний дотор бүх барилга холбогдсон эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна гэж. Амен. Түүний дотор л бид нэр холбогдож байгаа. Тийм үү? Бидний хинэн ч суурь биш, хинэн ч бидний булангийн чулуу биш. Харин бид нэр түүний дотор холбогдож байгаа барилгын нэг хэсэг л баг. Тэгээд эзэн дотор ариун сүм болохоор өсөж байна. Амен. Эзэн дотор ариун сүм болохын өсөхийн тулд бидний суурь, бидний булан, бид фарисеучуудын, садукеичуудын гаргасан шиг тэр алдааг бид нар давтаж болохгүй. Тийм үү? Бид өнөөдөр ямар суурин дээр бидний булангийн тулгуур чулуу хэмбэ гэдгийг мартаж болохгүй. Амен. Тиймээс хүний хүч зүтгэлээр бий болдог чуулган гэж байхгүй. Хүмүүс тэгж ярьдаг. Би явчих юм бол энэ чуулган хэцүү болно. Харин Библи үгсэн гэж Бурхан чулуугаар ч үнийг магтуулж чадна гэсэн баг. Өөрийгөө. Амен. Чулуугаар ч өөрийгөө магтуулж чадна. Тийм. Бяцхан хүүхдүүдээр хүртэл Бурхан өөрийгөө магтуулж чадна. Амен. Тийм учраас бид ийм зүйлийг мэдхгүйгээр өнөөдөр энэ шин чуулган байна, залуу чуулган байна. Эхнээсээ бид суурь 1 мм ч хазаалахгүйгээр зөв тавьж барьж байгуулах ёстой. Амен. Амен. 1-р Петр 2:5 дээр хэлж байгаа. Та нар бол амьд чулуунууд юм а гэж. 1-р Петр 2:5. Амьд чулуу. Тэр барилгыг барьж байгаа аль нэг хаандаг газар норж байгаа тэр чулуу л гэсэн. Энэ эзний ариун сүм тийм үү? Баригдаж байгаа. Христ дотор бид бүгд нийлээд эзний ариун сүм шүү дээ. Тийм ээ. Тэгээд нэг чулуугаар хизээч барилга босдоггүй. Тийм үү? Манай монголчуудын зүрх ганц мод гал болохгүй гэдэг шиг. Би ганц ширхэг чулуу байж би өөрийгөө бүхэл барилга гэж төсөөлж болохгүй. Би ганц ширхэг чулуу байж би өөрийгөө бүхэл суурь гэж төсөөлж болохгүй. Тийм үү? Би ганц ширхэг чулуу байж би бүгдийг барьсан гэж бид хэлж чадахгүй шүү дээ. Тийм учраас Петр хэлж бид зүгээр л амьд чулуу. Бид өнөөдөр Христ дотор бид харин холбогдоод барилга буюу нэгэн эзний алдарт чуулган болж байгаа. Амен. Амен. Тиймээс эзэн дотор энэ олон амьд чулуунууд холбогдохдоо юу болж байна вэ? Чуулганыг бий болгож. Христийн биеийг бий болгож. Амен. Тиймээс ахын дүүснэр минь. Үнэхээр Токио Монгол чуулганы суурин эзний тэр жинхэнэ зориулсан, амиа зориулсан тэр иш үзүүлэгчд, тэр элчнэр байх болтугай. Токио Монгол чуулганы булангийн чулуун Есүс Христ буюу энэ чуулган Есүс Христээр барьж байгуулагдсан чуулган байх болтугай. Халелуя. Харин энэ чуулганыг энэ эзний барьж байгаа барилгыг нурааж, бутаргаж, хагалахыг оролдох юм бол Маркисийн 42 дээр хэлсэн. Хэн надад итгэгч энэ балчруудаас нэгийг бүдрүүлнэ, тэр хүзүүндээ термин чулуу зүгээд тэнгис таягдсан дээрээ гэсэн баг. Аимшигтай тийм.
нэгийг бүдрүүлэх юм бол чи зүгээр термин чулуу зүгээд тэнгист хаягдаа. Хүмүүс цуглааны тухай хамаагүй ярьдаг байхгүй. Аимшигтай шүү. Бурхан бол аимшигтай бөгөөд гайхамшигтай гэсэн шүү дээ. Бурхан хинээр ч илэг дог болохгүй гэж хэлсэн. Тийм учраас эзэн дотор барьж байгуулагдж байгаа тийм ээ. Тэр амьд чулуунууд холбогдсон нэгэн ариун сүмийг бий болгож хагаад тэрийг хагалж тэрийг нураах гэж байгаа гэдэг бол аимшигтай зүйл шүү. Бурхан энд маш тодорхойлж байна. Чи энэ чулуунуудын нэгийг нь чи хагалж бутаргаж цуулснаас хэрвээ ийм зүйл хийх юм бол нэгийг нь термин чулуу зүгээд тэнгист очиж ивж өгөөрэй гэж. Тиймээс ахан дүүснэр минь. Эзэн бол өөрөө эцэггүй ариун сүнсээр хамтдаа оршдог бурхан. Халелуя. Тэгээ бидний ч гэсэн яг ингэж хамтд нь байхаар барьж байгуулсан бурхан. Өнөөдөр Токио Монгол чуулган би ирээд одоо дөнгөж 3 сар болж байна тийм үү. Тэгэхээр шинэ байна. Бид ингээ шинэ эхэлж байна. Тэгээ тийм учраас бид суурнаасаа хүртэл 1 мм ч гэсэн бурханы алдраас булаацалтахгүй. Бурханы оронд өөрсдөө тавихгүйгээр 1 мм ч зөрүүлэхгүйгээр харин бүх алдрыг эзэнд өргөөд жинхэнэ суурин дээр, жинхэнэ булангийн чулуун дээр энэ чуулган баригдах болтугай. Амен. Христ дээр баригдах болтугай. Энэ чуулганы тэргүүн нь Есүс Христ гэж хэлсэн. Бид бол би гэж хэлсэн. Тэгээ тэргүүн болох Есүс Христ өөрөө энэ чуулганыг удирдах болтугай. Амен. Өнөөдөр бүгдээрээ чуулган анх эхлээд удаагүй явж байгаа учраас Пайнер синдромыг хошин тавиад би тийм хийсэн, би юм хийсэн, би ингэсэн биш. Эзэн байсан учраас л би хийсэн. Эзэн намайг дуудсан учраас л би үйлчилсэн. Тийм үү? Эзэн намайг аварсан учраас л би энэ зөксөж байгаа. Тийм учраас энэ бүхнийг хошин тавиад термин чулуу зүгээд тэнгис живэгдэх тэр аимшигтай ялаа тийм зүйлийг хийхгүйгээр харин их эзэн минь та өөрийн чуулганыг бүр илүүгээр барьж байгуулаарай. Тэгээ бүх гавья, бүх алдар нь ганцхан Есүс Христэд байх болтугай. Төгс булангийн чулуу болсон. Энэ барилгыг бат бэх болгодог Есүс Христ. Амен. Түүн дээр энэ чуулган босгогдох болтугай. Хамтдаа залбирцгаая. Хамтдаа эзнийг дуудъя. Эзэн танд өнөөдөр хэлсэн үгсүүдийг бариад залбирцгаая бүгдээрээ. Өөр гэж байхгүй. Өөр булангийн чулуу гэж байхгүй. Биднэрт өөр суурь гэж байхгүй. Өшөө илүү сайныг хайгаад ч болохгүй. Ягаад гэвэл Христ өөрөө чуулганыг эхлүүлсэн. Тэр эзэн. Мянган жилийн туршид иш үзүүлэгч нар, элч нар энэ чуулганы төлөө тэд зовлон гамсаж, тэд амиа өргөж, тэд цусаа урсгаж, тэд нулимсаа эзний өмнө өргөж байсан. Түүн дээр л байгуулагдсан. Тиймээс би яг чуулганаа эзний чуулган гэж зүрхэндээ хараад, би энэ чуулганыг эзний чуулган гэж зүрхэндээ хүлээж аваад, би яг тэгж хайрлахыг хүсэж. Би бас яг ингэж чуулганаа хүндлэхийг хүсэж. Энэ чуулганы нэг чулууч бүү хагарч бутраасаа. Эзэн минь тэр чулуу хагалж бутрах тэр зүйл нь надаас хол байх болтугай эзэн. Харин бид Христ дотор хамтдаа нэгэн чуулган болон барьж байгуулдаг. Нэгэн эдис болон хамтдаа холбогдсон бид хамтдаа өсөж эзэн минь бид хамтдаа урагшламаар, хамтдаа баригдмаар. Халелуя. Тийм эзэн минь. Оо яа минь яа. Оо рушида да кара. Hallelujah.
다하던 술 예수 Яавэ эзэн танд энэ өдрийн төлөө талархая. Токио Монгол чуулган бол эзэн та өөрөө байгуулсан чуулган. Бид тунхаглаж байна. Энэ чуулганы суурь нь бол элчнэр ба шүзүүлэгч нар. Энэ чуулганы булангийн чулуу буюу тулгуур чулуу буюу энэ чуулган оршин байхын барьж байгуулагдахын хамгийн гол тулгуур үнц нь бол Есүс Христ. Таньгүйгээр чуулган байгуулагдах боломжгүй. Таньгүйгээр эхлэх боломжгүй. Таньгүйгээр өсөж баригдах боломжгүй Есүс. Тиймээс энэ чуулган бол танаар баригдсан, энэ чуулган бол таних, энэ чуулганы тэргүүн нь Есүс Христ та гэж бид энэ цагт зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрч эзэн минь зүрх сэтгэлдээ тунхаглаж байна. Энэ чуулганыг эзэн та байгуулсан учраас таны алдраас булаацалдах зүйл бүү байгаасай. Эзэн та өөрөө чуулганы суурь учраас, та өөрөө чуулганы тулгуур нь багна нь учраас Есүсээ таны нэр хүнд, таны ажлаас эзэн минь хулгайлах нь бидэнд бүү байх болтугай. Тэгээ цаашид ч гэсэн эзэн минь бид яг суурай тань дээр байлгаж 1 мм ч гэсэн эзний алдраас булаацалдахгүй, эзний ажлаад булаацалдахгүйгээр харин зөвхөн тань дээр баримаар байна. Энэ чуулган зөвхөн тань дээр баригдаж бид үнэхээр амьд чулуунууд байж хамтдаа Христ дотор холбогдсон бат бөх эзний ариун сүм болгон баригдахыг хүсэж байна эзэн. Үнэхээр ингэж өрөөгөөрөө та эзэн өөрийн чуулганыг гадны нөлөө муу сүнсний дайралт товтлогоонууд эзэн минь энэ амьд чулуунуудыг хагдаж бутрахыг оролдох бүх зүйлсүүдээс та хамгаалж өгөөрөө. Эзэн танд өргөж байна. Тэгээ бүх алдран танд байх болтугай. Чуулганы хэн нэг нь хийдэг юм биш. Хэн нэгний хүчээр арга зал, авиас чадвараар хийдэг юм биш. Харин эзэн өөрийн чуулганыг өөрөө байгуулдаг лээ. Тиймээс эзэн энэ чуулганыг байгуулсан, үргэлжлүүлэн та бүх зүйл нь байж өгөөрөө. Тэгээд алдар хүндэтгэл дээдлэл нь ганцхан миний эзэн энэ чуулганыг байгуулсан Есүс Христэд, цаашид ч гэсэн энэ чуулганы тулгуур чулуу болох Есүс Христэд, цаашид ч гэсэн энэ чуулганыг барьж өндөрт өргөх
Есүс Христэд бүгд байх болтугай. Есүс Йешуа таны гайхамшигтай нэрээр бид өргөн даатхан талархан залбирч байна. Амен. 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 Халелуя. Есүс Христийн амьд ариун чуулган энэ бол Токио Монгол чуулган юм аа. Амен. Бүгдээ хамтаа суулаас осоод эзнийг хамтаа магтъя.
яг энэ цагт өргөлөө өргөх цаг юм. Тэгээ хамтдаа эзний өмнө өргөлөөнийхөө төлөө хамтдаа залбирцгаая. Тийм эзэн минь ээ, бид хамтдаа яг энэ цаг таны өмнө таны хаанчлалын төлөө, таны сүмийг байгуулахын төлөө өргөлөө өргөж байна эзэн минь. Яг энэ цагт таны өмнө өргөлөө өргөж байгаа хүн бүрийг та өрөөж өгөөрэй. Бас амьдралд нь үнэхээр хэцүү байгаа эзэн минь ээ, эзнээс үнэхээр тусламжгүй залбирч байгаа тэр бүх зүйлд эзэнтэй хариултаа өнөө итгэж байна. Бас үнэхээр тэдний хийж байгаа бизнес нь, тэдний хийж байгаа ажил нь үнэхээр эзнээр өрөөгдсөн байх болно гэтгэж байна. Эзэн та танд өргөж байгаа өргөлийг та өөрийн сүмийн төлөө, та өөрийн чуулганы төлөө, та өөрийн сайн мэдээний төлөө хэрэгжилж өгөөрэй. Тэгээ энэ цагт өргөж байгаа хүний бүрөө таны нэрээр өрөөн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Бид хамтдаа эзэнд өргөлөө өргөцгөөё. Таны сүмийг байгуулаа. Чи хүсэж хиндээтэж урд байгаа нэгтийг чадах бүхнээ хийж байна. Хурах захарсаа зүүн хараа зүүн хиндээтэж гаргасан бэрийг энэ утга сэргэлтийг хүсч байна. Бидний санаж эндээ өргөсөн мөчийг бидний тусаж зэдэс болон ясныг бидний санаж ариун тамхад үнэн залбиртаа дурсан танда бид өргөж байна. Бидний санаж танда өргөсөн мөчийг бидний тусаж зэдэс болон ясныг бидний санаж ариун тамхад үнэн залбиртаа дурсан танда бид өргөж байна. Амен. За бүгд бид цудлаа сүрсөж ална. Тэгээд өнөөдөр бас гайхалтай цаг байна. Манай цуглаанд анх удаагаа ирсэн хүмүүс маань урд гарч ирээд өөрсдөө танилцуулж өгөөч гэж хүсэж байна. I say it in English. Does you? English is it. You can say it in English and I'll translate it. Hello, everyone. You're gonna not translate this. Сайн байцгаана уу? My name is Jason, and this is my first time coming here. Миний нэрийг Джейсон гэдэг энд өнөөдөр анх удаага энд ирж байна. And I'm very moved by how beautiful the church and the service was. Өнөөдрийн цуглаан тэгээ энэ сүмийн ямар гайхалтай үзэсгэлэнтэй гэдгээр сэтгэл зүрх маань догтлсон. I'm hoping to come again sometime. Thank you so much. Ингээд дахиж ирнэ гэдэгтээ итгэлтэй байна. Баярлалаа. Сайн байцгаана уу? Намайг Цэлмэг гэдэг. Би энэ чуулганд 2 жилийн өмнө анх ирж исэн. Өнөөдөр бас дахиад ирж байна. Та бүхэнтэй өнөөдөр уулзсандаа таатай байна. Баярлалаа. Тэр засаж байгаа. Бид нэр хамтдаа суулаа саасаад хамтдаа ерөөж дуулж өгье. Есүсийн хайрыг хамтдаа дуулж өгье. Есүсийн хайрыг та бүхэндээ
тавтай морилно Токио Монгол улаан. За бүгд хамтаа суудлаасаа босоо эзнийг магтъя. Бидний хатан суур болсон эзнийг хамтаа магтцгаая. Бидний чуулганы маань булангийн чулуу болсон тэр Есүсийг хамтаа магтъя. Бидний амьдралд юу хүлээж байгаа мэдэхгүй, эх 7 хоногт бидний юу хүлээж байгаа бид мэдэхгүй, юу тохиолдохыг бид мэдэхгүй. Гэтэ Бурхан бол бидний бүх өдрүүд дээр байгаа. Тэр өчигдөрч, өнөөдөрч, тэр маргаашч байгаа. Амьд байгаа. Тэм учраас Бурхан минь шинэ 7 хоногийн минь өдөр нэг бүрийг сахин хамгаалаач. Энэ шинэ 7 хоног та надтай хамт алхаач. Чуулгантай минь хамт байгаач. Хол байгаач гэсэн бидний гэр бүл хайртай хүмүүстэй минь аав ээж ах эгч дүүс нартай минь хамт байгаач гэж тэднийгээ бас эзэн даатгацгаая бүгдээрээ. Тэгээ муу сүнсний бас өдөөлт, муу сүнсний дайралт товтлогооноос биднийг хамгаалж өгөөрөө хэмээн бас эзэндээ эзнийхээ хамгаалалтыг хүсэн залбирцгаая. Ажил үйлсээ эзэн даатгая. Гарын үйлсүүдээ даатгая. Эрүүл мэндүүдээ даатгая. Үр хүүхдүүдээ Бурхан эзэн даатгая. Бидний Бурхан бол амьд Бурхан. Тэр сонсдог Бурхан, тэр хариулдаг Бурхан. Тэр өөрөө өдрүүдийг бий болгосон Бурхан. Тэр өөрөө өдрүүдийг захирдаг Бурхан. Халелуя.
Яавэ эзэн бурхан минь Дэвид шинэ 7 хоногоо танд өргөн даатхан залбирч байна. Ирж би өдрүүдийг минь та өөрөө мэдэж байгаа, харж байгаа. Та ирэх өдрүүд дээр минь ч гэсэн оршин байгаа. Цаг хугацаа бол таны моторт байдаг. Тиймээс их эзэн минь та ирж би шинэ 7 хоног дээр минь та хамт байж өгөөрөө. Та мөхс намайг, миний гэр бүл, хайртай хүмүүс, үр хүүхдүүдийг минь эзэн минь та өөрөө хамгаалан удирдах өгөөрөө гэж танд өргөж байна. Ажил үйлсийг минь өрөөж өгөөрөө. Хүнд хэцүү байгаа нэгэнд эзэн та хүч чадлыг өгөөрөө. Өвчтөө байгаа нэгнийхэн дээр таны эдгээгч мотор хамт байх болтугай. Бурхан минь ээ, бас үнэхээр зовж шаналж байгаа нэгнийг нь та тайвшруулж, тайтгаруулж өгөөрөө. Бас бурхан минь үнэхээр танаас холдон тэнж төөрч байгаа нэгнийг нь ариун сүнс та өдөрдөн залж өгөөрөө гэж танд өргөж байна. Шинэ 7 хоног та биднийг бас муу сүнсний, сатааны бүх ажлуудаас хамгаалж өгөөрэй гэж таны хамгаалалтыг бас бид хүсэн залбирч байна эзэн минь. Чуулганыг минь хамгаалж өгөөрэй. Итгэгч нэг бүрийг минь та хамгаалж эзэн та өөрийн дотор барьж байгуулж өгөөрэй. Тандаа баярлалаа эзэн минь. Таны үг бөгөө залбирал дотор бат зогсож байгаа тэр 7 хоног байлгаж өгөөрэй. Эзний ивэл ерөөл бас дүүрэн байгаа 7 хоног байлгаж өгөөрэй. Тандаа талархъя, алдрыг танд өргөе. Эзнийг хайн ирсэн энэ зогсож би өөрийн хүн нэг бүрийн амьдрал дээр бурхан та амласныхаа дагуу хайн ирээд та тусалж та нэгүүлсэж өгөөрэй. Одоо бидний эзэн Есүс Христийн нэгүүлсэл, бурхан эцгийн хайр, ариун сүнсний нөхөрлөл өнөөдөр эзний үгийг зүрхэндээ аваад түүнийг сахина гэж шийдвэр гаргаж байгаа. Токио Монгол чуулганы бүх итгэгчид болон эзний бүх ард түмний толгой дээр одооноос эхлэн үрд мөнхөд байх болтугай. Амен. Халелуя. Шинэ 7 хоног нь эзний ариун сүнсээр өдөрдүүлсэн ерөөл дүүрэн 7 хоног байх болтугай. Амен. За бүгдээрээ хуваагдаад хамтдаа хуваалцъя.